Бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэгээрээ би та бүхэндээ өдөр тутамд хэрхэн арьсан арчилдаг тухай хуваалцъя гэж бодлоо. Одоо ингээ бүгдээрээ хэлцгээе. Хамгийн түрүүнд болохоор би нүднийхээ будыг ялгадаг байгаа. Миний нэрлэж байгаа болохоор миний согоос авсан нүдний будаг ялгагч. За. Нүдэн дээр ингэж нэг 10 секунд тавьчаад тэгээд авна. Ингэж 10 секунд байлгачаад доошоо дараад авахтайгаа өмсгөөч гэсэн ингэж айлгачихна. Уруулаач гэсэн. Тэгээд дараагаар нь болохоор би cleansing oil хэрэглэдэг байгаа. Clinic-ийн cleansing oil байгаа. Гарн дээрээ жоохон авч тавьчаад угаахтаа болохоор өөрийнхөө биеийн температуртайгаа ойролцоо халуунтай усанд угаах хэрэгтэй. Одоо савнгаар угаана. Тэгээ савнгаар угаахтаа болохоор зүгээр л багтрын гамаар тэл угаачдаг. Тэгээ дараа нь болохоор би арьсаа гуйжуулдаг. Тэгээ ер нь 7 хоногт 3 удаа арьсаа гуйжуул зүгээр байдаг. Бүх хэрэггүй өгцөн арьсуудаа нүрнээсээ салгаж унгаах хэрэгтэй. Миний арьс гуйжуулагч нь болохоор нэг юм cure гэсэн дээр байгаа. Гэхдээ би нэг хаанаас авснаа сайн санахгүй. Тэгээд би хуурай арьстай учраас заавал маск тавьдаг. Гэхдээ өдөр болгон биш гэсэн нэг өдөр алхасаад маск тавьдаг байгаа. Тэгээд ер нь янз янзын маск би хэрэглэдэг. Өнөөдөр болохоор яг энэ Tony Moly-гийн маскыг хэрэглэж байна. Дөнгөж цаг маск авцсан аюугаа чигшилтэй болчих шиг боллоо. Тэгээ одоо болохоор тонероо хийн. Тонер нь болохоор би 4 удаа хийдэг байгаа. Тэгээ ер нь Солонгосын 7 skin method гэж байдаг. Тэр нь болохоор тонер 7 давхар тавьдаг. Солонгос хүмүүс аюу гоё арьстай байдаг шүү дээ. Өнгөлөг тэм гэрэлцэн арьстай байдаг. Яг тийм арьстай болохын тулд хэрэглэдэг арга гэсэн байгаа. Би болохоор 4 удаа тавьж байгаа. Яг тэгвэл залхах учраас. Тавьж байхдаа болохоор ган дээр зүгээр 2 дарж тавьчаад тэгээд ингээд зөвхөн цахаад өгөх хэрэгтэй. Нэг та хоёр дахь нь 3 та хүмүүсүүлж удаа. За одоо тосоод төрөхтэй болохоор аюу жоохныг аваад би төрөхдөг. Тэгээ юу нэг усаа шиндэ зүрхэнд бол ингээд зөв дээрээс нь пад. Болно. За ингэснээр миний арьс арчилгааны бичлэг өгөр дуусгах гэж байна. Гэхдээ дуусгахаас өмнө миний бэлдсэн нэг бэлэг байгаа. За хамгийн ихний бэлэг нь болохоор ийм Tony Moly-гийн маск байгаа. 10 ширхэг маск. Энэ талынх нь болохоор савтай. Тэгээд дахиад 5 ширхэг эмгэн өмстэй маск байгаа. Сүүлийн үед одоо YouTube-руу айгүй хэрэгжилж байгаа тийм foil маск байгаа. Энэ болохоор мөнгө болон алтны холцтой гэсэн ийм жирийн маскын 10-тай тэнцдэг юм маск байгаа. Ер нь Монголд баг ийм маск байхгүй байна. Энэ болохоор зүгээр 7 хоногийн маск байгаа. Нөгөө масктай адилхан. Гэхдээ дотроо 7 ширхэгтэй. Хамгийн сүүлийн маск нь болохоор айгүй хөөрхөн. Энэ бол уруул чигшүүлдэг тийм маск байгаа. Тэгээ яг ийм Gudetama-гийн зурагтай. Тэгээ энэ нь болохоор зүгээр ингээд уруул хуурай шатах үед хэрэглэхэд айгүй тохиромжтой тийм маск байгаа. За тэгэхээр эдгээр маскуудыг хожихын тулд яах ёстой вэ гэхээр миний YouTube channel руу ороод subscribe хийгээд тэгээд ямар ч хамаагүй comment бичих хэрэгтэй байгаа. Тэгээд би comment дундаас илэрхийлж тодруулах болно. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл баяртай.